Эмбүк төллүүлж байна. Өөрийн голын чулуу. Зохиолч Цэдэв Дамбын оюун гэрэл. Өгүүлэгч Баатаржавын дархан сүх. Ховын өмчөө албадлаг дарамтын дор нийгэмчилж, социализмын эдийн засгийн хавчлага дунд амьдралынхаа 40 гаруй жилийг өнгөрөөсөн Монголын Ахмад үеийнхэнтэй энэхүү романаа зориулав. Нэгдүгээр бүлэг. Зураг. 1959 оны хавар. Баасан нарийн биерийг хураагаад өмнөө цайрах алгын чинээ цаасан дээрх зургийг үлээн хатаав. Дараа нь зургийг олон нугалж эвхэд дэрэгдээ өрж тавьсан эрхийн чинээхэн нарийн модон хайрцагуудаас нэгийг авч цаасаа хайрцагт тааруулан хийлээ. Хайрцгийг чүдэнцний модны хэмжээний модон савхаар таглан битүүлв. Баасан инхүү хайрцгуудыг зургаар дүүргэж дуусаад бүгдийг нэг нэгээр нь нямбайлан авч хорол өрж буй мэт баруун гарын алган дээрээ гинүүлээд дайн дээрхийн сахиус минь биднийг өршөөл ивэлдэ багтааж хайрл хэмээн шивнэлээ. Сар бүтэн хонож буй гэгээ дүүрэн энэ шөнө тэрээр лаач асаагаагүй байв. Баасангийн цэхэн уруу өргөн мөр урт хүзүү гонцгой нүүр өндөр хамар бүхий төрх тооноор орсон цагаан зураасаар барлагдсан мэт тодорчээ. Түүний алган дээрх бяцхан модон хайрцагтай сахиусууд сарны гэрэлд эд шидийг олох мэт ер бусын харагдах аж. Баасан сахиусуудыг торгоны өөцөнд нямбайлан боож өвөртөө хийв. Тэр өмнөө дэлгэсэн зурхай номоо хуудасаар эргүүлэн уншиж, зүүн гарын алгаа дэлгэн эрхий хуруугаараа ядам хорууныхаа өндөгнөөс эхлэн 2 үеэр тоолж, дараа нь чигчи эрхий, дараа нь долоовор дунд хуруугаа хос үеэр тоолно. Энхүү хурууны үесийг сампан мэт жирэлзүүлэн тоолж байгаад хий суудалд гэж амандаа шивнээд жижиг бор дэвтэрт тэмдэглэл хийв. Баасан шашны урлангийн ажлаа дуусгаж биер будаг цаас сэлтэй модон хайрцагт хийж хураагаад зурхай номоо өвөртлөв. Тэр хэнийгч сэрэхгүй тулд зөөлөн алхасаар гэрээс гарлаа. Тэнгэрт зөвхөн сарал дэнлүү мэт гэрэлтэн. Одод хаа хол хэдхэн тоогоор үзэгдэх нь сарны гэрэлд төм бумаараа дарагдсных билээ. Баасан гэрээсээ хоош хэд алхаад өөр нэгэн гэрийг тойрч чанагш зөвлөн малын хашааг заглан явсаар хашааны ард байрлах шонгийн дэргэд очив. Бүдүүн хэрн намхан уг шонгоос нохооны гинж татжээ. Нохоо шүн сул явж буй тул эзэнгүй байв. Баасан газар хэвтэх гинжийг зөөлөн өргөж шонгоо хэд ороогоод өнөөх шонг биеэр түлхэн займчуулсаар суглан гаргав. Дараа нь шонгийн ёроолоос нэгэн хавтгай чулуу гаргаж ирээд доороос нь модон хайрцгийг суглан авлаа. Хайрцгийн нууцлаг битүүмжийг нээж жижиг хайрцагтай зүйлс өвөртөлж явсан ном сахиусуудыг хийгээд дахин битүүмжлэв. Хайрцгийг нөхөнд буцааж хийгээд чулуугаар дарж шороогоор булаад дээрэс нь нохооны уяаны шонг суулгаж сайтар чигжлээ. Шонг нааш цааш хөдөлгөж үзэхэд огт хөдлөхгүй болсон цагт сая тайвшран босож гэрийн зүг алхав. Сар саатан хүлээгэж гэх шиг гэрэл гэгээгээ улам ихэр цацруулах ажээ. Баасангийн тэгш сайхан бие сарны гэрэлд тодорч тэр яг л дайн дээрхийн хүрээний годомжаар явхдаа залуу сүсгтэн охтын харааг булааж байсан шиг дүр төрхийг олсон харагдана. Баасан сарыг ажиглан хэсэг зогсоод өөрийгөө дайн дээрхийн хийдэд дахин очсон мэт төсөөлөн гэгэлзээд сар өд алгаа тэнэлгэн удтал майн уншин залбирч цээжэндээ алга хавсран бүхийв. Дайн дээрх минь ивэж хайрл гэж дуулдах үз шивнэн шөнийн залбирлаа дуусгаж гэртээ орж унтахаар хэвдлээ. Түүний нойр хулжжээ. Тооноор тусах сарны гэрлээс болсон уу? Сэндмад нууцхнаар амлсан бүх сахиусаа хийж дуусгасандаа баярлсан уу? Баасан яаж хичээгээд унтаж чадахгүй байлаа.
Нүдэ аних төдийдэл өнгөрсөн намрын тэр нэгэн өдрийн зураглал дахин дурайсаар байв. Тэр өдөр газар тэнгэр нээлсэн үүлтэй өдөр байсан. Морины хөлөөр шаржигнах навчсын чимээ доор газар байгааг зааж, сормус дээр хялмаалах нарийн ширхэгт цаасанцар дээр тэнгэр буйг сануулж байв. Анхны цасны нандан нарийн ширхэг газар буунгууд хайлан, навчсын улаан шар бор өнгийг улам тод болгоно. Баасан ой дундуур сүлжин явсаар намаржаандаа ирэхэд модны нойтон навч шилмүүс бийдэн наалдсаар нэг л мэдхэд олон өнгөөр алгалсан дээлтэй болоод буулаа. Намаржаанд Сэндмаа ганцаараа үлдсэн байв. Болд өвлжөөгөө янзлахаар явж чулуунжи мал хариулах ээлжинд гарчээ. Хүүхдүүд болдод дайжлагдан явцгаасан байлаа. Баасан сумын төвөөс авчирсан хүнс хоолоо гертээ оруулж тавиад хажуу герт орж Сэндмаагийн шансан халуун цайг оожлов. Хоёулахнаа ингэж үлдэлгүй ихэд олон жил болсон мэт санагдаж, Баасан ярих хэлэх юмаа олж ядан хаяа тэнгэр өөд ширтгэд герт яг л үүр шүн шиг бүдэгхэн нам гүм орчин ноёрхож билээ. Сэндмаач Баасанд аминчхан зүйл хэлэх мөчийг тэсэн ядан хүлээж байсан бололтой нүд нь баяр гунигаар хөглөгдсөн харагдана. Чамаас нэг юм гуйж болох уу? Гэж Сэндмаа хөөрхөн нүдэрээ ширтэн асуув. Тэгэл дээ. Гэд Баасан инэв. Энэ эц төгсгөлгүй төлөвлөгөөг зогсооход уншдаг ном гэж байна уу? Хэмээн Сэндмаа хөөрхөн царайгаа төв болгон асуув. Тэрийг ганцаараа ном уншаад дийлэхгүй л болов. Миний чадах ямыг гуйгаач. Гэд Баасан муухан инээлээ. Тэгвэл хэдэн хүүхэдтэй энэ хатуу цагаас хамгаалах сахиус гуйж болох уу? Гэж Сэндмаа нүдээ тормойлгов. Хүзүүнд зөв хүү гэрт хадгалах уу? Гэж Баасан асуулаа. Аль нь? Гэж Сэндмаа хэлээд төрүүлсэн хүүхдүүдийн тоогоор бас болддоо гэртээ авъя. Сахиусгүй бол манайх энэ амьдралыг тэсэж дийлэхгүй нэ. Баасан Сэндмааг асрыг хөрөвдсөн харцаар харж үргэлж хоосон шахуу байдаг хоолны сав суулгуудыг тойруулан ажиглалаа. Сэндмаа л хөөрхөн хараад байгаа болохоос цэмбитэл цэвэрлсэн эдний гэр оронд гилайх ганц шин юм үзэгдэлгүй 10 жил өнгөрчээ. Хормаар нь урлаж өгсөн авдар сав бүтнээр авч хуучирсан харагдана. Бололгүй яахав, ховлох тусам сахиус баярлан шүү дээ. Гэж Баасан хэлээд эх жилийн шинэ нэгнээс өмнө сахиусуудыг хийгээд өгье. Гэхдээ ил хийж чадахгүй нууцаар л хийн шүү дээ. Гэлээ. За, гэлээ Баасан минь. Гэж Сэндмаа сая инээмсэглэлээ. Баасан энэ мөчийг дахин бодсоор намрын тэрхүү анхны цастай өдөрлөө ухаан санаагаараа аялсаар байв. Баасан унтаж чадахгүйгээ мэдээд орноосоо өндийлөө. Үүр цайжээ. Гадаа гарч ирэхэд саяхан шөнийг гээгүүлэн байсан саран гэрэл гэгээгээ алдаж дуграг цагаан тавг шиг болж гөлийгөөд удахгүй мандах гэж буй наран авхайн сөрөг хүчинд бууж өгсөн харагдана. Баасан сахиус нуусан газар руугаа яарч үүнийг нар мандахаас өмнө Сэндмаад өгөхгүй бол дахин хизээч өгч чадахгүй гэсэн совинд хөдлөгдгөн тэр. Баасан яагаад ингэж бодоод угаагаа өөрөө ч ойлгохгүй байв. Түүнд хэн нэгэн хүн алсаас ингэж хэлээгүй байхад тэр яг л тушаал сонсож буй мэт совингоо дагаж байв. Эхлээд Сэндмаад сахиусаа бушуухан өг. Дараа нь нойргүй хоногтой бодсон зүйлээ заавал хий. Хэмээн тэр амандаа үйлчгсэн явж байлаа. Баасан толгоогоос ихсрэн аманд нь өөрөө орж ирсэн тэр үгийг хэн хэлүүлчихв гэсэн шиг ийш тийш харав. Хинч байсангүй. Баасан сая тайвширч дөнгөж саяхан булаад оргисон сахиусуудыг буцаан гаргаж авч өвөртөллөө. Түүний совинг мэдэрсэн мэт Сэндмаа гэрээсээ гарч ирж яваан үүрийн гэгэнд тодхон харагдав. Хот айлда хамгийн түрүүнд сэрдэг Сэндмаагийн босох цаг нь болчихсон байж. Баасангийн зүрх хүчтэй цохлон өвөртөө хийсэн сахиусуудыг алгаараа дараад Сэндмаагийн зүг алхав. Сэндмаа өөрөөс нь өөр хүн сэрснийг анзаарахчгүй суудаг газар руугаа алхаж очиж суухад хужирссан хар үнэ халуун хэвтрээсээ хурдхан босож Сэндмаагийн суусан газрыг долоов.
Сэндма малд зайгаа тавьж өгөөд гэрөөдөө тайван алхах зураа модны ёроолд хунгарлсан цасаар гар нүрээ арчин цасны усыг шавхран байснаа өмнө нь ургаан мод шиг хөдөлгөөнгүй зогсож буй Баасанг хараад хав. "Хүй чи чинь энэ хар үрээр гадаа юу хийж байгаа юм?" гэж Сэндма уулга алдлаа. "Чиш" гэж Баасан шивнэв. "Чамд чухал юм үзүүлээ. Наашир" гэж Баасан Сэндмаг хөдлөн гэрийнх нь араад авч явлаа. Тэгээд тэд хамтдаа малын хашаа налан зогсов. "Юу вэ?" гэж Сэндма шивнэлээ. "Чиний загсан юм" гэж Баасан өврөө уудлаад, "Энэ шөнө амжиж дуусгалаа. Бүх хүүхдийн чинь тоогоор байгаа шүү" гэж хэлээд алган дээр торгон боодлыг задалж атга дүүрэн жижиг модон хайрцагтай сахиусуудыг гаргалаа. Сэндма хоёр алгаа тосож, даян дээрхийн сахиус минь" гэж сүслэн хэлээд Баасангийн дэлгэсэн алга хүртэл тонгой мөргөв. Баасан Сэндмагийн энэ сүсэг мөргөлийг хараад тэртээ 37 онд даян дээрхийн хүрээний хамбламаас алтан гэрэл судар гардан авч байхдаа хайртай хонгор бүсгүй нь яг ингэж байсныг бодов. Баасан алган дээрээс нарийн модон хайрцагтай сахиусуудыг гулгуулан Сэндмагийн алган дээр буулгахдаа түүний үнэн сүсгтэй харцыг инхрийлэн ширтлээ. Сэндма сахиусуудыг алгандаа аваад цээжиндээ наан залбирлаа. "Гялала Баасан минь, сахиус маань биднийг ивэлдээ авах болтугай" гэж тэр санаа алдан талархав. Баасан Сэндмад муу совингой хэлэхүү байх уу гэж хэсэг эргэлдснээ түүний өмнө өвдөглөн сууж хөлийн төшөв. "Болгоомжтой байгаарай Сэндма минь" гэж тэр шивнэн хэллээ. Сэндма цээжиндээ сахиусаа нааж хөлөө Баасангаар төшүүлэн хэсэг хөдөлгөөнгүй зогслоо. Юу ч яриаггүй хэрн тэд ямар нэг зүйлийг ойлголцож байлаа. Баасан өтөр өндийж Сэндмаг ширтээд, "Миний дараагийн үйл бол даян дээрхийн шүтэнэ дээрхийн агууд аваачиж залах" гэж намуухан дуугаар хэлв. "Гэгээ минь, тэгвэлч нутаг усаараа сахиусныхаа өршөөлд дахин багтах байх та. Шүтээ маань ганц хүн даахын аргагүй айхтар хүнд шүү дээ. Яаж залах юм бэ? Хаанаас олох вэ?" гэж Сэндма хэлв. "Тэрийг би сайн мэдэхгүй байна. Гэхдээ заавал хийнэ. Даян дээрхийн ордны сүмийг нураахад шүтэнийг өөрийн гол руу түлхэж хайсан. Тэр хүнд чулуу урсаад явна гэж байхгүй. Тэр хавьд айл байгаа. Би хаана? Чи тэр том чулууг даах болов уу? Энэ талаар чи санаа зовоод явах вэ Сэндма минь" гэж Баасан Сэндмагийн дүүрэн сахиус атгсан хоёр алгыг том гартаа багтаан атгав. "Чи минь хүүхдүүддээ л сахиусыг хүртээ. Даян дээрхийн шүтэн залахад миний чадах юм гэж даан чалгадаа. Чаддагсан бол оролцох юмсан" гэж Сэндма санаа алдав. "Чи оролцсон шүү дээ" хэмээн Баасан инээж Сэндмагийн үсийг элбэв. "Хэрв чи надаас сахиус хийж өгөөч гэж гуйгаагүй бол би шүтэнэ агууд залъя гэж хизээж санахгүй алдас болох байж. Урд шөнө чамайг зовлонгоос гэтлэх тухай бодож урлаж суухдаа би нутаг орныхон бусад бүх айлыг бодлоо. Тэгээд надад дээрхийн хүрээ бүтнээрээ нүдэнд харагдсан. Даян дээрхийн ордны сүм маань дуган дотор байдаг боржин чулуун шүтэн маань харагдлаа." Баасан ингэж хэлээд даян дээрхийн хүрээний голд байгаа мэтэр эргэн тойрноо харав. "Миний цээжний хэмжээтэй цайвар боронгийн шүтээ маань 3 бүдүүн дүнз модондоо зоож суурлуулсан яг тэр хിവэрээ надад харагдаад хичнээн их хадаг яндраар чимгэлсэн байдаг үлээ. Яг тэр дүрээрээ шилэн гүнгэр вандаа харагдлаа." Сэндма Баасангийн ийм хэлхийг сонсоод өөрийн ирэхгүй цээжинд нь толгоогоо нааж орхив. "Нэрэн ийм бодол орж ирэхэд би тусалсан гэж юу?" "Тийм ээ. Чиний үнэн сүсэг тусалсан. Чи л намайг яг хэн байсныг, хэн байх ёстойг дандаа сануулж байдаг" гэж хэлээд Баасан Сэндмагийн гарыг гаднаас нь зөөлөн атгав. Тэгснээ Баасан шаргалтаж буй тэнгэрийн хаяа руу харлаа. "За, чи минь ордоо. Би ч гэртээ орж унтъя. Одоо нойр сайн хүрэх байхаа." Сэндма гэртээ баяртайгаар инээмсэглэн орж ирэв.
Үүрийн гэгээнээр баасангаас хамгийн сайхан үг сонссон дооч тэрв Сентма нэг л хөнгөн шингэн болсон байлаа. Тэр гэрийнхэн хоймор талд ойр орны толгойн нандин жижиг шүүгэнээс хадаг гарган ирж баасангийн өгсөн сахиусуудыг боож далд хийлээ. Дараа нь өглөөний цайгаа чанахаар тогоо авах санаатай хатавч руу хартал тэнд Ямааны гэдэс толгой шиир тавьсан байв. Хорихрын унтаж буй болд урд шөнө айлын нурсан хашаа босгож өгөөд ямар хөлстэй ирснийг Сентма ийм мэдээд инээмсэглэн орлуу нь харлаа. Болд хамаг булчин шөрмсөө ил гарган хүчрэхэг том бие гайхуулан хорихрын унтаж байв. Сентма болдын ил гаргасан цээжийг өстэй хужлагаар нь сайтар хужиж өгөөд нөхрөө харцаараа инхрээлв. Тэгснэ тэр эргэнэгийн доод талын хатавчнаас ширмэн тогоо авч галын урдах жижиг сандлыг хөмөрч дээр нь тавиад Ямааны дотор өөхийг тогоо руу түүж хийлээ. Сентма ганц том бортог авч гараад арын мод руу оров. Цас ханзарч ихлэн цаг наашилсан ч ой модны ёроолоор зөндөө цасан хонгор үлдсэн ажээ. Сентма цасан хонгораас бөөн бөөнөөр атгалан авч хувинга яахын зургүй дүүргээд гэртээ оров. Тэгээд өнөөх цасыг Ямааны өөхтө тогоор угаа хийлээ. Сентма дээлээ тайлж богино ханцуутай дан дээлээ нарийн сураар бүсэлж аваад цастай тогоонд байгаа Ямааны өөхийг зөөлөн базалж эхлэв. Өөхөн цасан дунд бутран тарж харин судас нь гарт орооцолдон үлдэнэ. Сентма Ямааны судсыг улам орооцолдуулан цуглуулж аваад хаяанд байгаа гүзээтэй гэдэс рүү хийчгээд цасан дунд бутарч үлдсэн цав цагаан өөхийг тогоотойн гал дээр тавилаа. Урд шөнийн галд хийсэн яртай модны цог улайссан хэвээр байх тул тогоон дахь цас яахын зургүй хайлж өөхн хөвөөд ялгараад ирхэн тэр. Сентма өөхийг базаж усын зөөлөн шавхраад хажуудаа бэлдэж тавьсан твшний өндөр ирмэгт тавилаа. Твшний налуу руу үлдэгдэл усан шавхрагдан байлаа. Сентма гэж болд нүдэж нээлгүүгээр эрх чанга дуугаар дуудан орондоо хөрвөөхөн тэр. Сентма нөхрийнхөө хоолойг сонсоод намуухан инээж би энд юм хийж байна харта гэлээ. Болд нүдэ нээхгүй хэвээр гараа алдлан дээш хөргөж нааш ирээ ажил хийж бүртэлцөөд байха бол орондоо ороод ир гэж улам бааштай хоолоогоор тушаав. Гар тостой байна шүү дээ гэж инээсээр Сентма болд руу очлоо. Харал та гэж Сентма Ямааны өөхөнд баригдсан бүрэн тэнийгээгүй хуруугаа сарвайлган нөхрийнхөө дээрээс тонгойв. Тостооч байсан ядгийм гоё шүү дээ гэж болд эхнэрээ угц татан өөрлүүгээ наагаад нүүр нүдгүй үнсэж үлгснээ сая нэг нүдэ нээв. Сентма тостой хоёр гараа болдод хүргэхгүйгээр ардаа өргөөд цээжин дээр нь налан хэвдсэн байлаа. Чи урд шөнө хэдийд ирэв гэж Сентма нөхрөө шов хийтэл үнсээд асуув. Мэдхгүй пагмгойнхаас явсаар байтал шүн дунд хавтал ирсэн байх. Сартай тулд харин ч чоны хоол болжсонгүй. Цувдай үнэртүүлээд харанхуйд явхад нуруу хүү төргөд эвгүй байсан гэдг нь гэлээ. Тэгснэ тэр Сентмаг дахин үнэрлэж өнгөн алив эр нөхрийнхөө хөсөг гаргаад байл гэж базлав. Хүүхдүүд сэрэг цаг болчихлоо гэж Сентма болдын чихэнд шивнээд уян хөдөлгөөнөөр эвтэйхэн босож өөд рүү явхдаа эргэж харан араас нь ширтээд хэвдэж буй болд руу сормуусаа дэрвүүлэн эрхлэв. Сентма тулган дээрээс тогоог жирэглэн авч халсан цасны усыг савнд юулээд твшинд чийгээ шавхсан дотор өөхийг хуурай тогоо руу хийж усын нэмж ууршуулав. Халуун тогоонд усны үлдсэн жаахан хэсэг ууршин шажигнаж Ямааны өөх нэгэн жигдийн сайхан цагаан тос болон хувирлаа. Элвиер гэрийн эсхий хаалга сөхөгдөн чулуунжи орж ирэв. Пөөх чи чинь хэдийдээ босоод тос хайлаад амжчих ба гэж чулуунжи мэндийн зөрөвгүй дуу алдаад хэрдэл эртсэрэхэд яаж игээд чамаас хойно орчих юм гэж тачхинтал инээв. Чи эртэл боссон байна шүү дээ гэж Сентма чулуунжи руу аз жаргал гэрэлтсэн нүдэрээ инээгээд би ингэсгээд дэнзэн доржийг босгож хоньны ээлжинд нь мордуулъя да гэлээ.
Сэндма дараа нь болд руу харж нүдээ ирмээд тэр хүмүүс босчихсон байгаа бидтэй гэсэн царай гаргав. Өнөөдөр малын ээлжгүй дээрээ бэлбэдэ нэг сайхан дээл ойж явна гэж Чулуунжи элтэд гайхуулан хэлээд болдын гэрийн баруун хаяагаар эгнүүлэн хураасан олон хуучин бойтог руу харц шилбүртэв. Иш танаа энэ хэд хизээ нэг шинэ ховцны бараа харандаа чааваас хөндлөнгөөс нь бүр өрөвдөх юм. Сэндмагийн өглөөний сайхан инээмсэглэл Чулуунжигийн энэ үгийг сонсоод баг зэрэг буурсан авч тэр цанаал инээмсэглсэн хэвээр байлаа. Өглөөний нарыг наранд бүү бод, өсгийн жаргалыг жаргалд бүү тооц гэдэг үсттэй гэж Сэндма хэлээд манай хэд яах вэ? Муур шиг цэвэрч болжмор шиг сэргэг, шоргоолч шиг ажилсаг байхад бусд нь аяндаа болчихно доо гэлээ. За гэж Чулуунжи тогоондох өчүүхэнч шимэлдэггүй цав цагаан тосыг элтэд тоосон байдалтай харж жуумалдснаа. Би ч явах уу та. Чи ингэсгээд хүүхдүүдээ босгоод малд нь явуулчихаарай. Манай хашааны хаалгыг хааж үлдээгээрэй гэлээ. Чулуунжиг гармагц болд орноосоо сугаран босож миний алаг нүдэнг энэ Чулуунжи дандаа өдөж байх юм а гэж Сэндмагийн духыг үнэрлэв. Тэр маань шар малтаж дуусахгүй юм. Би ч цэцэрхэж дуусахгүй юм да. Одоо ч бүр сурчихжээ гэж Сэндма инээд алдав. Тэвчээртэй хүүхэн шүү гэж болд өмд гутлаа өмсөнгөө өхөөрдөж хайрлсан харцаар Сэндма руу харлаа. Тэгснэ цаавэц сайхан цасаар цээж сугаа нэг угаачгаад ирий. Муур шиг цэвэрвэ гэдвэлүү чи гэж эхнэрийн хажуугаар өөдрөө явахдаа тонтгорын зөөлхөн алгадаад авлаа. Сэндмагийн нүд дахин аз жаргалаар гэрэлтэн хоцров. Болдыг гадаа гараад удаагүй байтал хотны ноход хуцалдан сүйд болгон тэр. Сэндма болдыг нохойд хоргоолгох юу болов гэж сандран гэрээс гартал гурван банхар урд зам руу ирчээрээ давхилдаж байдгаараа хуцаж байв. Холоос хүн ирж байгаа юм байна гэж Сэндма ганцаараа яран өөдөнд зогсов. Гэж хөйтэн цасанд цажирдсан болд хажууханд нь бас хашгирав. Сэндма ноход руугаа нэг цээж цасаар угааж байгаа нөхрөө нэг харснаа нөхөрлүүгээ алхлаа. Цасан дунд болдын өчүүхэн ч өөхгүй цээж гэдэс мөрийн булчин нь тоолж болох үцаар товын тодорч булчингийн тавгар болгоныхын завсраар цасны ус бүнжижээ. Сэндма баримл шиг биетэй нөхрийнхөө булчингуудын завсрын усыг алгаараа шавхран элэхдээ нохтынхон зүг хараа шидэв. Хэн ирж байгаа юм бол гэж Сэндма болдыг илэнгээ хэлв. Хэнч байсан яах вэ гэж болд шивнээд Сэндмаг нойтон цээжиндээ тас тэвэрлээ. Баасан үд өнгөртөл унтжээ. Гэрийн гадаа болж буй олон хүний яриа түүнийг сэрэв. Манайхаас явах хүн байхгүй гэж Чулуунжи чангаар хэлхэн дуулдав. Баасан яг тохирох юм биш үү гэх Сэндмагийн хоолой сонсогдлоо. Баасангаар ид яадаг юм? Эндээ мал хунарт хүн хүч хүрэлцэхгүй байхад гэж Чулуунжи зүтгэх аж. Аав чадна, аавыг аваад яв гэж тав цэцэг охин тас хийсэн чанга дуугаар ярианд оролцов. Мэдэхгүй. Дарга нар үнэмшихгүй бол өөрсдөө шалгалтаа авахгүй юу? Уул нь Баасан ахын хийж чадхал ажил байдаг гэж болд хэллээ. Би өөрөө шалгалт авч шийдээ. Тэр хүнийг дууд гэж тушаангуу хэлэх үл таних эмэгтэй дуу сонсогдов. Баасан огл үсрэн орноосоо сугарлаа. Энэ химбэ гэх сониуч асуулт түүнийг нэг мөсөн сэрэж орхив. Юуны шалгалт авах гэж байгаа юм бол? Баасан ховцсан өмсөнгөө хүмүүсийн хөлийн чимээ болдынх руу зүглэж буйг чаг нахцуур гэрийн хаалга нээгдэж Чулуунжи орж ирлээ. Чи босчихоо юу гэж Чулуунжи тоомжиргүй хэлээд цаан чин аймгийн намаас улсууд ирчгээд өглөөжин хурал хуй боллоо. Чамайг шалгана гинэ гэлээ. Аймгийн намаас гинэ. Надаар яах гэж байгаа юм бол? Мэдэхгүй. Чи болдынд орж шалгуулсан болоод тэр юм хомонд нь явж чадахгүй гэж хэлчихэд ир. Гэдэг Чулуунжи орон дээрээ лаг хийн суулаа.
Элдв юмд зарах гэж л хүн хайж яваа юм шиг байна. Энэ нам чамд хизээ ийм сайн болчихов. Миний зэвүү хүрээд дуусгалгүй гараад ирлээ. Надаар яавал гэжтэй. Намын ажил юм бол над шиг хэрэггүй хүн байхгүй биз гэж Баасан хэлээд юу ч гэсэн би болдынд орчход ирье гэд өөдрөө чиглэлээ. Баасан болдынд ороход Сэндма аль хэдийн цай унд хийчихсэн 2 салаа урт гизгээ сүлжээд царай зүс орчихсон хөвгүүдээ зүүн талын орны урдуур эгнүүлэн суулгаад хойморт хаан мэт завлан сууга болдод халуун цай барьж байв. Түүний аяг барьсан гарын 10 хуруу өнөөх эвхэрсэн хэвээр харагдана. Гэрийн баруун талд үл таних 2 хүн сууна. Тэдгээр эрэгтэй эмэгтэй 2 Баасан руу нэгэн зэрэг харахад Баасангийн нүд тайрмал үстэй бүсгүй дээр тууслаа. Бүсгүй ч Баасанг хармагцаа. Сайхан амруу та гэж инээмсэглэхэд Баасан толгой дохин сайн та сайн явж байна уу гэд 2 зочны доор хавьд хөлөө нуглан монгол суудлаар суулаа. Бүсгүй Баасан 2-ын дунд суугаад залуу дөнгөж 18 хүрч байгаа болов уу гэмээр бүсэндээ адууны тамга зүүж хөвөнтөө дээл өмссөн улаан царайтай хөвгүүн байлаа. Баасан Сэндма руу асуусан байдалтай харахад Сэндма 2 зочноос урьдчилж чамд сая чулуунжи юм хэлв үү? Манай суманд аймгийн үзэл суртлын бригад ирчгээд ажиллаж байгаа юм гин. Уран авьяастай хүмүүсийг цуглуулах юм байхаа. Чи шалгуулах болж тэ? Гэлээ. Баасан гэр доторх хүмүүсийг тойруулан ажихад болд Сэндма тэдний хүүхдүүд бүгд түүнийг нүдэрээ дэмжин та чадна чи чадна гэд байх шиг харагдлаа. Энэ мөчөд төвөөс ирсэн тайрмал үстэй эмэгтэй Баасан руу өөртөө нэн итгэлтэйгээр харж намайг Инга гэдэг Хөвсгөл аймгийн намын хорооны суртал ухуулгын ажилтан. Энэ залуу маань инх тайван нэгдлийн тамгачин Банзар гэдэг хүү байгаа юм. Нэгдэлд орох айл байвал бүртгэж малын тамгалж яваа юм. Бас миний газарчин гэлээ. Баасан Ингаг ярихад сүрдээдч тэрөө зүрхэн төг төгхийн оволцов. Гэхдээ энэ сүрдэлт нь айдас биш байлаа. Баасан айдас гэж юу байдгийг дэндүү сайн мэдэх билээ. Надаас ямар шалгалт авах вүлээ гэж тэр ялимгүй эчингүрсэн дуугаар асуув. Зураг гэж Инга товчхон хариулаад та ямар нэгэн зүйл зур гэлээ. Уул нь миний зурсан зураг энд зөндөө байна гэж Баасан хэлээд болдын налан сууж байгаа авдрууд заагаад авдрын хэ өн тоон багны сэлбэр гэж болдын гэрийн мод бүрийг тойруулав. Тим зураг биш, өөр зураг. Социалист реалист зураг зурж чадах хүмүүс хэрэгтэй байна. Социалист? Рала? Реалист зураг гэж бодит зүйлийг яг тэр чигээр нь зурхыг хэлдэг юм. Та бодит зүйлийг хараад зурж чадах уу? Тэрийг л шалгах гэсэн юм гэж Инга хэлээд. За та яг одоо юу харж байна? Түүнийгээ зураадах та гэлээ. Баасан инээмсэглэж юун дээр зурдаг юм бэлээ? Хавтгай модал байвал гэлээ. Манай ар улын дэлгэцийг авах уу? Ар дээр нь зурчих гэж болд хэллээ. Тэг аваад ир гэж Баасан толгой дохив. Болд хөөхтүүд рүүгээ толгой дохиход хамгийн үүдэн талд сууж байсан сонин хүү год үсрэн гарч гаднаас том хавтгай нэмгэн модон дэлгэц оруулж ирээд Баасанд өглөө. Баасан борлож ганцсан дэлгэцийг доош харуулan шороо цасын үлээж унгаагаад энэн дээр тод гарах сайн харалсан цог олж аваадах юм гэд ил галтай тулга руу дөхөж суулаа. Баасан галыг зомглоор хэд төнхөөд тасхар болтлоо нүүрссэн цог хэдийг олж авав. Богийн шагаандайтай дөрвөлжин нүүрссэн цогийг эвтэйхэн хавчиж бариад тэр зурж эхэллээ. Том модон дэлгэц дээр хамгийн баг хүүг эхлээд зурв. Баасангийн өөдөөс Сэндма харагдлаа. Дэрэгдэн суугаа 4 хүүхэд. Сэндмаг хүүхдүүдтэй зурчих уу гэж Баасан болд руу харахад болд шингэн сахлаа имрэн инээд алдаж ах та намайг битгий орхиорой гэлээ. За хүүхдүүд хөдлөхгүй суун шүү гэж болд захирна. Баасан хөршайлынхан гэр бүлийг зурхтаа сэтгэлдээ олонтоо зургалсан Сэндмаг үлдээгээд бусдыг тадлахж байлаа. Болдыг дууслаа, хүүхдүүдийг дууслаа гингүүт тэд босож Баасанг тойрон ирэв.
Баасан олон үзэгчийн сониуч харцсан доор Синдмаг зурхаар түн рүү харцаа өргөн харав. Синдматай ганцаархнаа уулзах бүрд тэр саран мэт гэгээлэг, хус мэт торхон, цэн мэт зөөлөн хонгор бүсгүй үзэгддэг атал нөхөр хөөхтүүдийнхэн дэргэд болохоор нүд нь баяр бахархлаар гэрэлтсэн эрх танхил бас дуусажгүй эрч хүчтэй нэгэн болон ховирчдгийг Баасан сая анзаарав. Синдмаг тэр сэтгэлдээ хичнээн олон удаа зурсан бэлээ. Насаараа л тэр Синдмаг зурсан. Цагаан дарих болгож зурсан анхны тэр зургаас хойш хэдэн ч удаа зурлаа да. Гэтэл одоо яг өдөөс нь гал шиг нүдээр ширтэн сууга эрх таваараа энэ өөр эзэгтэйг богд мэт хоймортой таахалцаж буй нөхрийнх нь нүдэн дээр зураг эсэнд түүний гар чэжрэв. Ийм Синдмаг би хизээч зурж үзээгүй. Синдма болдод ингэж харагддгийм байна. Болдын Синдмаг би зурж чадахгүй юм шиг байна. Гэж Баасан тэрхэн зуур элдвийг бодоод бүсгүйн урт гэзгийг тадлахж эхэлтэл Инга за болно болчихлоо гэд гэнэт босов. Өө яг ээжийг зурах гэж байхад гэж 9 орчим настай хүү хошуу цорвойгоод ихчээ Баасан ахаар ээжийг зуруулъя л да гэлээ. Инга шалгалтанд энэ хангалттай. Улаан булан тогтчулах соёлын бригадад ажиллахад нөхөр Баасан та яг тэнцэх хүн байна. 7 хоногийн дараа сумын төвд ирээрэй. Банзрагч бид хоёр танай хотонд ирсэн хэрэгэ бүтээлээ. Одоо дараагийн айлууд руу очиж хүн нэмж олж авна. Бидэнд хугацаа бага байгаа учраас ингээд хөдлөе гэлээ. Баасан хариу хэлж амжаагүй байтал тайрамл үстэй Инга төрүүлж гарахад гэрт байсан хөөхтүүд Баасан болднаар дагалдан гарав. Инга жижиг дугуйхээтэй хөрөн торгоор өнгөлсөн сэгсүргэн дээлээ шар дурдан бүсээр чанга ороон бүсэлж хар сортой цагаан цааны годон гутал өмссөн байв. Тэр тайрамл үсийн улам дэгжин харагдуулах торгон орой бүхий дөрвөн талтай булган малгайг сэрвгэрдүү тавьж носон ороолтыг нэг ороогоод дээлэн дээгүүрээ давуулж аргаш дэгжин унжуулжээ. Малгайн үс нь дарахтын хотгорын тайгын булга болох нь урдсор халиун өнгөөрөө танигдах ажгүй. Инга мориндоо цэрэг мэт шаламгай мордов. Банзар хөөч мордож 2 морьтон хот айлыг орхин ирсэн замаараа буццгаалаа. Инга гэж Баасан өөрийн эрэхгүй нэрийг уянгалуулан хэлж төвд нэртэй бүсгүй байна гэхэд болд түүнийг сонсчихлоо. Юу гэсэн үг юм бол гэж болд шивнэн асуув. 5-ын тоог хэлдэг юм. Нэр нь 5 гэсэн утгатай юм уу да гэж Баасан хэллээ. Бараг л 5 хошуу гэж шахаа шивдэ гэж болд инээд алдаад ёстой л хувьсгалт намын ажил хийж явмаар нэр юм биш үү гэж хэлэнгээ Баасан нудраад авлаа.